Найзын хүрээллийн хувьд гэтээ яг нэр орчингоос нь шалтгаалтай юм байна. Би ч одоо ордны найзуудтайгаа ингээд ярихад арай нэг өөр хариулт хэлж байгаа байхгүй. Ашуулсан ингээд хүүхдүүдтэй ярихад бас арай нэг өөр. Тэгээ 10 жилийнхэн ярих бас нэг өөр байхгүй юу? Адилхан л үе мөртлөө. Тийм, адилхан л үе мөртлөө яг орчин нэрээ хамаард юм байна. За жишээ нь чи ямар асуулт асуухад өөр хариулт хэлж байна? Надад тэгээд бас сонирхолтой санагдаж байна. Яг 3 одоо 2 өөр хариулт ч юм уу тий. Надад тэгэл яа энэ хичээл ном ингээ хийгээд амар хэцүү байна. Би бас уншиж дэлэхгүй байна гэл тэгмүүд манай ордынхан бол чи чадсан штэ. Чи мундаг штэ гэл тэгж байгаа байхгүй. Тэгмүүд нөгөөтгөн тэгээд надад боломж ахын дарамтлах гээд тий. Сайн чадна гэдэг үг аа. Тий. Тэгмүүд их сургуулийнхан болохоор маргааш хүрээд ирэх юм уу хоёулаа хамт хийгээд ярилцах уу нөгөө дөрөв хамт унших уу гэдэг байхгүй юу. Тэгмүүд бас нэг арай нэг гоё нэг тийм зовлонгоо хуваалцаад ингээ хамт хичээлээ хийж байгаа нэг гоё. Тэгээд 10 жилийнхэн гэх юм бол ер нь тэгээд 10 жилийнхэн тагт ер нь нэг холбоог болцсон юм байна. Хичээл сургууль завгүй. Тий. Тэгэл нэг юу юм бэ? Аав ээжүүдийн найзуудын хүүхдүүд гэж байдаг шүү дээ. Гэр бүлийн найзууд. Тий, гэр бүлийн найзууд. Надад нэг тийм найзууд өгөхгүй юу? Тэр найзтайгаас хаяада зовлонгоо ярьж ярина. Тэр тэгэнгүүт за чиний завтай өдөр хизээн. Хоёлаа нэг өдөр гарч сайхан хоол идээд сууя тий. Тэгээд нэг сэргийх гэдэг ш найзаагаа. Тэгээд нэг хоол идээд суухад бол бүр янз шүү дээ. Тэгээд хамаг асуудлаа ингээд ярьчингууд тэгээд нэг дотроос нэг том жолоо хайчих байгаа юм шиг болж байгаа юм чинь. Тэгэл тэр найзтайгаа яриач нэг уйлна, дуулна. Тэгээд нэг тийм бас гоё юм байна. Ивент итгэгч Батга эмчилгээ, арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne